Монгол Улсын галын аюулгүй байдлын тухай хуульд зааснаар нийслэлийн хэмжээнд 35 галт төмөр унтраах аврах анги байх ёстой. Гэвч 15 галт төмөр унтраах анги үйл ажиллагаагаа явуулж байсан дээр нэмэлтээр 86 дугаар анги өнөөдрөөс үйл ажиллагаагаа аль бие сорилууллаа. Ингэснээр гэр хорооллын бүсэд анх удаа галт төмөр унтраах аврах анги нэгдэж иргэдэд үзүүлэх тусламж илүү ойртож байгаагаараа онцлогтой байна. Энгөө нийслэлийн онцгой байдлын газар чиглэлтэй дүүргийн онцгой байдлын нэгдсэн галт төмөр унтраах аврах 86 дугаар. Чиглэлтэй дүүргийн 21-р хороонд галт төмөр унтраах аврах 86 дугаар ангийн шинэ байр ашиглалтанд орлоо. За энэ нь дүүргийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын бүсэд анх удаа галт төмөр унтраах аврах ангитай болж байгаа тохиолдол юм байна. Гал унтраах ангиас дуудлага аваад очиход цаг удаа хугацаа алдах, авц замын төвжилд орох, тэгээ бусад одоо хаягжилтын асуудал гэдэг их олон одоо хүчин зүйлээс хамаарат цаг алдах юм тохиолдод байдаг. Тэгээ өнөөдөр бол одоо нийслэлийн чиглэлтэй дүүргийн одоо хөрөнгө оруулалтаар одоо нийслэлийн бас юм төвлөрсөн гэр хорооллын хэсэгт гал унтраах 86 дугаар ангийн үйл ажиллагаа явуулж байгаа нь бас ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, шуурхай одоо гамшигаас хамгаалах үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд бол их төхөмтэй болж байгаа, их ач холбогдолтой гэсэн үг ээ. Чиглэлтэй дүүргийн хувьд бол 2 жилийн өмнөөс эхлээд дүүргийнхээ хөрөнгө төсөв дээрээ хөрөнгө мөнгө тавьж агаад одоо энэ аврах 86 дугаар ангийг нийслэл хотод гэр хорооллын бүсэд анх удаага ингэж барьж байгуулад өнөөдөр ашиглалтанд ороод нээлттэй хийж байна. За энэхүү 86 дугаар анги маань зөвхөн чиглэлтэй дүүрэг гэлтгүү бас Хажуугийн, Сүхбаатар, Баянгол, Сонгон хайрхын гэх мэтчлэн дүүргүүдэд бас тусламж үйлчилгээ үзүүлэх зорилттой нийтдээ 80,000 орчим иргэнд хүрч үйлчлэх бүрэн хүчин чадалтай юм анги байгаамаа. Төрийн үйлчилгээг иргэдэд төргийн шуурхаа хүргэх, энэ тусмаа галт төмрөөс усан сэргийлэх аврах ангиа бид бүхэн яг энэ иргэдийнхээ дунд авч ирж энд үйлчилгээ үзүүлэхийн зорилтыг тавьсан. Энэ зорилтоо бас биелүүлж ингэж ажиллаж байна. За мэдээж одоо шинэ ангитай болсон бас тогтжуулах, бэхжүүлэх асуудлууд байгаа. Шинэ анги маань бас давхар 6 айлын орон сууцтай. Энд онцгой байдлын одоо 86 дугаар ангид ажиллаж байгаа 90 албан агчийнхаа бас 6 албан агчийн бас нийгмийн асуудлыг давхар шийдэж байгаагаар бас онцлогтой. Тус анги ашиглалтанд орсноор Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгон хайрхын дүүргийн ойролцоох 80,000 хүн аж ахуйн нэгж байгууллагыг гамшигаас хамгаалах, төрийн үйлчилгээг илүү ойроос илүү шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.